Хүүхэд цэцэрлэгийн наснаас эхлэн баярлах, уурлах, хайх зэрэг сэтгэл хөдлөлөн ойлгож илэрхийлж сурах нь цаашид ямар нэг хүчирхийлэл өртгөө сэргийлэх суурь алхам болдго юм. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 63 дугаар цэцэрлэгийн багш нар зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх талаар хичээл ордог болсон байна. Хүүхэд тань уурлаж бухимдахдаа, гомдож эсвэл баярлахдаа өөрийгөө хэрхэн яаж илэрхийлдэг вэ? Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддгүй. Хүүхэд аль болох бага наснаасаа буюу цэцэрлэгийн наснаасаа өөрийгөө зөвөр илэрхийлж сурах нь өсвөр насндаа үеийнхэндээ гадуурхагдахгүй байх. Аливаа хүчирхийлэлд өртгөхөөс сэргийлэх суурь болдог байна. Зүрхэн догдлоод нүднээс нь нулимс гарсан байна шүү дээ, тийм ээ. Гэтэл багш нь яасан мөлий? Баадыг тэврээд авсан. Энэ бол Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 63 дугаар цэцэрлэг. Хүүхдүүдэд өөрийгөө хэрхэн илэрхийлэх талаар хичээл орж байгаа нь хийнэ. Баяр хөөртэй байгаагаа яаж хийсэн бэ? Илэрхийлсэн бэ? Зүрхэн догтлоод бас яасан? Гойчгодээсэн. Юу гойчгодсэн? Ер нь яг энэ хүүхд сэтгэлийнхээ хөдөлгөөнийг яаж илэрхийлэх вэ гэдэг байдлыг яг энэ бага наснд нь олгож эхлэх юм бол яг суурин зөв тавигдаа явчих чинь л гэсэн үг л дээ. Тэгээд энэ одоо гадаад талбай тоглолчлоо гэхэд чинь тэндээс нэг танихгүй хүн ирлээ. Наашир миний төхөө миний төөч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдал тулгархад тухайн хүүхэд маань айж болно тий. Эсвэл бас өөрөө бас ухамсарлаад ойлгоод түүнийгээ ойр орчинд нь таньдаг хүн байна уу илэрхийлж сурах явдал бол чухал. Бага насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөл мэдрэмжийг таниулах зорилготой миний зүрх, миний эрх хөтөлбөрийг хөөрхөн зүрхнүүд төрийн бас байгууллагаас хэрэгжүүлж байгаамаа. Канад сангийн орон нутгийн хөтөлбөрийнх нь одоо боломж олгоод бид нар олвол нэг гачуур тосхонд одоо ганц байдаг энэ 63 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлсэн хүүхдүүд маань өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжэндээ одоо таниаг угаасаа болоо зөв илэрхийлээгүйсээ болоод бусдад нийгэмдээ хамт олондоо найз нөхөд гэр бүл хайртай дотныхондоо тий бүр эргүүлээд нийгэмдээ энэ маань сөргөөр илэрхийлснээрээ бидний нөгөө яриад байгаа одоо хүчирхийлэл үйтэнгийн дээрлэлт дарамт гэмт хэрэгч гэдэг юм уу тий эдгээр зүйлүүдийг бий болгоход үндэс суурь болд юм. Гадны улс оронд хүүхдүүдэд багаас нь уур бухимдлаа зөв гаргах, өөрийгөө зөвөр илэрхийлэх, айсан үед таньж мэдэхгүй хүнтэй хэрхэн харилцах, эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш эрэгтэй гэх мэт агуулгыг сургалтын хөтөлбөрөөр нь заадаг жишг бий. Харин манад энэ талын агуулга дутагдaltaй байхмаа. Энэ хөтөлбөрийг одоо анх хэрэгжүүлснийхаа хэрэгжүүлээд цаашдын бидний зорилго бол цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт оруулах бас зорилготой байгаа юм. Хүүхдийн хүмүүжил төлөвшөл тогтдог наснаас нь буюу цэцэрлэгийн наснаас нь эрэгтэй эмэгтэй хүйсийн эрэгтэйгш байдлыг ойлгуулах нь алстаа эргээд гендерт суурилсан хүчирхийлэлээс сэргийлэх алхам болно. Ийм төрлийн агуулгыг хүүхэд багчуудад, сурагчдад сургалтын системээр дамжуулан олгох нь чухалч эцэг эхчүүд ч мөн энэ талын мэдлэгээ тэлж хүүхэдтэйгээ ярилцах, ямар санагдаж байгааг нь сонсох. Аливаа асуудлыг шийдэхдээ саналыг нь сонсож байж энэ чиглэлийн ажил үр дүнд хүрэх юм аа.